За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр 2025 онд бол бизнесүүдийн 60% нь бол хиймэл оюухан буюу AI-г ашиглан зардлаа бууруулж борлуулалтаа өсгөж байна. Харин үлдсэн 40% нь хиймэл оюухан ашигладгүйгээсээ болж өрсөлдөөнөөс хоцорж байгаа. Ашигын зөрүүн жилээс жилд өссөр байна. Тэгэхээр та аль бүлэгт ормоор байна вэ? Хэрвээ та бизнес эрхэлдэг бол мөн бизнесийн өсөлтийг хүсдэг бол хиймэл оюуханы зөв ашиглах юм бол 3 сарын дотор л өөрийнхөө зардлыг 20-40% бууруулж борлуулалтаа 15-аас 50% өсгөх бүрэн боломжтой болсон байна. Тэгэхээр энэ видеоны төгсгөлд та AI-г бизнесдээ яг ямар алхмаар ямар хэрэгслээр ашиглаж яг тодорхой ойлгож авна. Тэгэхээр нэн даруй энийг ашиглах юм бол ямар үр дүн гарахыг бол мэдэж авах нь байна. Цаа зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй AI бизнесийн бодит төлөвлөгөөтэй болно. Тэгэхээр видеогоо дуустал нь үзээрэй. За эхлэе. Тэгэхээр ер нь бол хиймэл оюуханы бизнесийн дүрмийг өөрчилж байна гэж харцгааж байна. Тэгэхээр хиймэл оюухан бол зөвхөн технологи бол биш. Бизнесийн одоо шинэ стратегийн үндэс болж хуурж байгааг бол ойлгох хэрэгтэй. Томоохон корпорациуд AI-г ашиглан ажилчдын бүтээмжийг 2-4 дахин нэмэгдүүлж чадсан байна. Мөн үйл ажиллагааныхаа алдааг 80%-аар бууруулсан байна. Зах зээлд гарах урдыг мөн хэд дахин хүргэсгэж чадсан байна. Тэгэхээр ер нь AI-гүй бизнес гэдэг бол үндсэндээ бол гар утасгүй хэрнээ ажиллах гэж оролдож байгаа хүнтэй л адилхан гэсэн үг. Тэгэхээр бид мэдээж хэрэг дөнгөж AI-ийн эхлэл дээр явж байгаа гэдгийг бид нар бүхэн мэдж байгаа. Энэ AI-ийн одоо байгаа төвшнээ бол хагасч хүрээгүй байгаа байх. Харин бизнесүүд одооноос аль хэдийн AI-тай төрүүлж алхаж байгаа юм байна. Тэгэхээр хиймэл оюуханыг бол бизнесийн өсөлтийн үндсэн 4 чиглэлд бол ашиглаад ирсэн байна. За тэгэхээр нэгдүгüрт бол автоматжуулалт дээр бол аль хэдийн ашиглаад эхэлсэн байна. Тэгэхээр давтамжтай ажлуудынхаа 80-аас 90%-ийг бол хиймэл оюуханаар хийлгэх боломжтой. Жишээлбэл одоо имэйлд хариулах, тайлан гаргах, хуваар зохицуулах гэх мэт ажлуудыг хийлгэж болно. Хоёрдугаарт анализ болон дата дээр суурилсан шийдвэрүүдийг гаргаж болоод байна. Тэгэхээр хиймэл оюухан бол хэдхэн секундэд таны бизнесийн сул тал болон боломжийг тооцоолж болдог болчихсон. Гуравдугаарт болохоор маркетинг болон борлуулалтын өсөлтөн дээр ашигладаг. Зорилттой хэрэглэгчдийг одоо оновчтой тодорхойлох боломжтой. За жишээ нь хиймэл оюухан болохоор утга зохиол, контент, зарын текстүүдийг одоо 20 дахин хурдан хийдэг болчихсныг бол бид бүхэн мэдж байгаа. За дөрөвдөх нь бол хэрэглэгчийн туршлага. Тэгэхээр чатбот нь бол 24/7 буюу бүхэл цаг хугацаанд бол хэрэглэгчийн үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон. За мөн захиалагч бүрд тохирсон саналыг одоо хувиргалтыг бол хийж чаддаг болчихсон байгаа. Тэгэхээр хиймэл оюухан бол ажилтнуудаас хамаарлыг багасгаж ажлыг илүү хурдан алдаагүй гүйцэтгэх тэр шин армийг бүтээж байгаа гэж хэлэхэд бараг хэлсдэггүй болжээ. Тэгэхээр бизнесүүд бол AI-г ашиглахдаа нэг 5 түгээмэл алдааг гаргаад идэм байлээ. За ямар 5 түгээмэл алдаа гаргадаг вэ гэхээр тодорхой одоо зорилгогүйгээр эхлэх гээд байдаг. Бас хит олон хэрэгслийг туршиж үзээд жоохон самгардах гээд байдаг. Нөгөө талаар тухайн баг бол AI-г сурах цаг бол олддог. За эсвэргээрээ бүр дөрөвдүгüрт нь болохоор бүх ажлаа бас AI-аар хийх гэж оролдох гээд байдаг. Мөн одоо AI-г бол нэг удаагийн одоо төсөл гэж ойлгох гээд байдаг талч байдаг. Тэгэхээр мэдээж хэрэг хиймэл оюухан бол нэг удаагийн хэрэгсэл бол биш. Энэ чинь систем. Тэгэхээр системээ одоо зөв тохируулахгүй бол бизнес чинь ашиг хүртэж чадахгүй. Тэгэхээр бизнесдээ хиймэл оюуханыг яаж алхамаар нэвтрүүлэх вэ гэдэг системийг одоо авч үзье. За тэгвэл нэгдүгээр алхам. Бизнесийнхаа асуудлыг тодорхойлох ёстой. Бизнесийнхаа асуултыг тодорхойлохын тулд та 3 асуултанд хариулаад үзээрэй. Нэгдүгээр асуулт нь бидний хамгийн олон цаг авдаг ажил юу вэ гэсэн асуултанд хариулаад үз. Хоёрт нь бидний хамгийн их мөнгө өргөддөг хэсэг юу вэ гэдгийг бас тодорхойлох гээд үзээрэй. Гуравт нь бидний хамгийн их боломж алддаг талбар юу вэ? Тэгэхээр энэ 3 асуултан дээр л AI-г нэвтрүүлэх нь бол гол болж илүү оновчтой AI-г хэрэглэхэд бол төхөн болдог байх нь байна. За тэгвэл хоёр дахь алхам ажлын процесс зурлал болгох гэж байгаа. Тэгэхээр ажлын урсгалыг бичиж гаргаарай. Яг ямар хэсгийг нь хиймэл оюухан чадхыг нь тодорхойлно гэсэн үг. Жишээлбэл юм бол захиалга уу, эсвэл хариу үйлгээх үү, үнийн санал уу, хяналт уу, хүргэлт үү, аль хэсгэн дээр ямар ч гэсэн ингэж зураглалыг гаргах хэрэгтэй байх нь шүү дээ. Захиалгаас хариу үйлгэн, тэгээ үнийн санал, тэгээ хяналт, тэгээ хүргэлт явагдана гэдэг. Тэгвэл энэчнээс алийг нь хиймэл оюухан хийж чадах вэ гэдгээ тооцоолно гэсэн үг. Жишээлбэл хариу үйлгэх болон түүн дээр үнийн саналыг хиймэл оюухан хийж болно шүү дээ, тийм. Гурав дахь алхам хэрэгслээ сонгох. Тэгэхээр 2025 онд хамгийн үр дүнтэй AI хэрэгслүүд бол хэд хэдэн хэрэгслүүд байдаг. За бид энэ хэрэгслүүдийг description хэсгээр оруулчихна. За жишээ нь бол бидний мэдж байгаагаар Cloud, ChatGPT, Midjourney,
Eleven Labs, Notion, Zephyr, Shopify хэмжлэнгээр хэд хэдэн түгээмэл ашигладаг AI байдаг. Тэгэхээр зөв хэрэгслээ хамгийн гол нь сонгох хэрэгтэй байх нь байна. Дөрөвдүгээр алхам. Химэл уяахныг туршиж тохируулах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт болохоор 1-2 жижиг ажлаасууд эхэлж туршаад үзээрэй. Тэгээ хоёрт нь болохоор туршилтаараа бол үр дүнгээ шалгах хэрэгтэй. Гуравт нь багийн гишүүд яг AI-г ашигладаг болгох хэрэгтэй байгаа. Дөрөвт нь болохоор автоматжуулдаг шатараатай нэмэх хэрэгтэй. Тэгэхээр дөрөв дэх алхамдаа AI-г туршиж тохируулах нь байна шүү дээ. За тэгвэл 5 дахь алхам. Химэл оюухан дээр суурилсан бизнес процессыг бүрдүүлэх хэрэгтэй. Жишээ нь борлуулалтын борлуулалт дээр бол AI ашиглаж скрипт боловсруулж болно. Маркетинг дээр контент календарыг AI-аар гаргаж болно. Санхүү дээр өдөр тутмын тайланг бас химэл оюуханаар ашиглаж гаргаж болно те. За хүний нөөц дээр ажлын зар болон ажилтны үнэлгээг AI-аар боловсруулж болно. Тэгээ энэ үед бизнес бол хурдаа авч эхэлдэг ингэж ажиллаж байгаа тохиолдолд учир нь бол AI бол бүх системийг зогсохгүй ажилуулдаг учраас бол давуу талтай байгаа. Тэгэхээр эдгээр 5 алхамыг ашиглаж бизнесдээ алхамаар системээ бүрдүүлээрэй. За тэгвэл бизнесийн ямар төрөлд химэл оюухан ашиглаж болох вэ гэдэг дээр жишээ аваад үзье те. Жишээлх юм бол автомат мессеж хариулагч дээр байж болно, маркетингийн текст постн дээр байж болно, үнийн саналыг 1 секундэд гаргаж өгч болно те. Үйлчлүүлэгчийн асуултыг шийдэх чатбот бас байж болно. За мэдээж боловсрол сургалт дээр бол хичээлийг бэлтгэх, видео скрипт хийх ч юм уу, хичээлийн даалгавар боловсруулах, за сурагчид тохирсон судалгаа, сургалтын төлөвлөгөө гаргаж өгөх боломжтой. Онлайн худалдаа авалтан дээр бол бүтээгдэхүүний тайлбарыг автоматар бичих те, зургийг химэл оюуханаар бүтээх, маркетингийн зар сурталчилгааг боловсруулж бичих ийм боломжтой байгаа. За зөвлөх үйлчлэгэн дээр мэдээж тайлан судалгаа, презентац, за үйлчлүүлэгч бүрд зөвлөгөө өгөх бүрэн боломжтой байдаг. За тэгвэл танд нэг юм жижигэн 3 сарын дотор бизнесээ өцгөх юм 30 хоногийн төлөвлөгөө гаргаж өгье л дөө. 1-р 7 хоногт та системчлэлтийг хийж болно. За энэ жишээ төлөвлөгөөг бичиж аваад өөрсдөө оролдоод нэг үзээрэй. Жишээлх юм бол бүх ажлынхаа урсгалыг гаргах хэрэгтэй. Тэгээд давтамжтай ажлуудаа илрүүлээд яг ямар химэл оюухан хэрэглэгдэхэд тодорхойлоод үзээрэй эхний 7 хоногт. 2 дахь 7 хоногт автоматжуулалтын эхний шат буюу мэйлд хариулагч суйрлуулад маркетингийн текстүүдийг химэл оюуханаар гаргах ч юм уу те. Эсвэл үйлчлүүлэгчийн хариултыг автоматжуулж үзээрэй. 3 дугаар 7 хоногт маркетинг болон борлуулалт болон зарын текст, за контент календар, видео скрипт, thumbnail хуудасны зураг, гарчгийг бол хийлгүүлж болно. Ийм ажлуудаа хийлгэж болно. За 4 дугаар 7 хоногт системийн сайжруулалт буюу алдааг засварлах, өгөгдөлтөөр суйрлаж илүү сайжруулах алхмуудыг хийж болно. Автоматжуулалтыг илүү өргөтгөж болно. За тэгэхээр ер нь бизнесийн AI бол ер нь бол бизнесийн ирээдүй бараг болчихсон. Шууд тэгж харагдахгүй байгаа ч гэсэн бол ерөнхийдөө бол ирээдүйд ямар бизнес ямар болохыг за AI-аар төсөөлсөшгүй болохыг бол таахан аргагүй. Тэгэхээр химэл уяахан бол ажилтнуудыг бол солихгүй. Гэхдээ химэл уяаханыг ашиглаж ажиллаж чаддаг хүмүүс бол мэдлэг бол хэд дахин үржүүлж илүү үн цэнтэй болно гэдэг нь бол тодорхой. Тэгэхээр энэс танд юу ойлгогдож байгаа вэ гэхээр химэл оюуханыг ашиглаж сурсан бизнесүүд бол илүү хурдан, илүү үр ашигтай, илүү бага зардлаар илүү их орлого олох боломжтой болно. Тэгэхээр бид нар яг л одооноос химэл оюуханыг ашиглаж сурахгүй бол 1-2 жилийн дараа бидний өрсөлдөгчд аль хэдийн илүү ухаалаг, илүү автоматсан бизнестэй болчихсон бид хоцрох магадлал бол маш өндөр байгаа. Тэгэхээр бид энэ видеоны эхлэлд хэлсэн шүү дээ, 60% нь аль хэдийн AI-г ашиглаад эхэлсэн байна. 40% нь тодорхой хэмжээгээр хоцролтод орж энэ нь борлуулалт ашигын зөрүү хүртэл гараад эхэлсэн байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр энэ AI гэдэг бол яг үнэндээ зүгээр нэг сонголт бол биш болсон. Энэ бол цаг үеийн шаардлага болчихсон байгаа. Тэгэхээр бизнесийнхаа бүхий л процессыг, үйл явцыг сайжруулж бүрэн боломжтой. Тийм болохоор яг одоо эхлүүлэх хэрэгтэй шүү. За та бизнесээ хэрхэн системд болгох, AI-д нэвтрүүлэх сургалтыг авмаар байвал манай description хэсгээр байгаа линкэн дээр дараа сургалтанд хамрагдаарай. Энэ видео таалагдсан бол бид сабаа дараарай, лайк, коммент үлдээгээрэй. Баярлалаа.